Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр хэн блэ? Дүүрэн бэлэг. Дүүрэн бэлэг орж ирсэн байна. За аль сургуулийн ямар хүүхдүүд вэ? Ихэд Эрдэм сургуулийн багш нь хий. Инг цэцэг багштай. Нэгийн Б ангийн онц сурлагатай хүүхдүүд ингээ ороод ирсэн. Одоо зураг маш гоё зурна тийм ээ. Дараагийн хүүхэд нэр нь хэн блэ? Юу? Чиний нэр? Намаг Ингүүн гэдэг. Ингүүн орж иржээ. Дараагийн хүүхэд? Ингүүн. Уга анар. Анар орж ирсэн байна. Дараагийн хүүхэд? Тэнүүн. Тэнүүн орж иржээ. Дараагийн хүүхэд? Төр бадрах. Төр бадрах. Бекартхүү. Гальтхүү П өсгөн дээр ингэж орж ирсэн. Өөрсдийнхэн бодсон өсгүүдийг ингээ зүүцсэн. Ингээ сайхан орж ирсэн. Тэгээ өнөөдөр хэдүүлээ. Урд талын хичээлэр шүү дээ. Д үсгээр, Ү үсгээр, С үсгээр зураг зурсан. Одоо Н үсгээр, анарын орсон Н үсгээр хэдүүлээ нэг амтан зуръя заа юу. За, палмаструудаа аваад багшигаан дагаад зураарай. Н үсэг чинь вэ шүү дээ. Босоо шулуунаас ингэж үсдэг. Үсэг өөрөө зураг юм шиг хүүхдүүдээ заа юу. За ингээд дагаад зурчих. Багшигаа дагаад зурчих. Үсгээ зураа дуусангуудаа зурцоо ингээ хэлчихээр байгаа шүү дээ. Энэ ямар үсэг вэ? Энэ үсэг. Анарын малгай дээр байгаа энэ үсэг байх нь шүү дээ. За энийг өөр нэг хөөрхөн амтан бүтээнэ гэдгүүлээ. Цаашаа явах уу багш нь? Зурх уу? Болоогүй юу? Буцаа. Болцсон байна уу? Би босоогүй. Боцлоо. Энэ өнцгөөс аваад энэ үсгийнхээ энэ өнцгөөс аваад энэ үзүүрээс аваад ингээд гурвуулж татчих. Ямарваа нэг амтны чих болох гээд байна. Болцоо. Болцсон уу? Болцоо. Энэ доогуурны 100 дугуй хийчих. Тэгэхээр нэг амтны толгой харагдаад эхэлж байна тийм ээ. Ямар амтны толгой вэ гэдгийг одоо ингээд хэдүүлээ. Зургаасаа харуулад эхэлнэ. За энд нэм хамрын бовгор 100 дугуй зорчих. Яг энэ голд нь байх нь шүү дээ. Зорцсон уу? Маш сайн. За энэ хамрыгаа дундаа цагаа үлдээгээд хараараа ингээд явах. Бодчихлоор бондгор хөөрхөн хамар гараад ирж байгааз. Энд нь 100 дугуй голдоо цагаантай 200 дугуй зорчих. Нүд нь гараад ирж гин үү? Хөмсгөн зурагдчихэж байна. Аман зурагдлаа, хэлн болтойлаа. Чихэн гараад ирлээ. Оо. Биеийн залглаа. Толгойнохоосоо жижигхэн 100 дугуй дүрс зураад хоёр хөлийг хоёр гарттай ингээд зурч байна. За хөл том байж болно уу? Хөлөө давхарчиж штэ тийм ээ. Гар юм байж болно уу? Энэ ямар амтан болчих вэ? Нохой. Энэ үсгэнд ордог нохой гэж уншин тийм ээ хэдүүлээ. Тэгэхээр одоо хэдүүлээ юу гэж болох нь вэ штэ? 35 үсэг чинь 35 амтан зурж болох нь штэ. Өөрсдийнхөө дүрс төсөөллөөр ингэж зурж болох юм байна тийм ээ. За нохойг зурхад бол их амархандаа бодоход
Ингэж улбар шарангуй гаргаж ирээд тийм ээ. Энэ чихнээс нь аваад зүүтгэн дараад ахих маягтай ингэж сурч байна. Энэ хөвсгийн үлдээч. Энэ хушууг ингээд цагаанаар үлдээчихвэл өөр хийм алга нохойн төрөх бол дорон гараад ирж байгаа шүү дээ. Анар ингээд зурж хооронд энэ үсгийнхээ шүлгийг нэг тод сайхан уншчих та. Дүүзэн дайсан савсаг дүртэй үсэг дүүй сандасаг хэвэртэй үсэг энэ үсэг би байна. Зэт дүүжин дайжин шиг хэлбэртэй гэж төсөөлж харуулж шít. Одоо хэдүүлээ яг уу. Нохой гэдэгт ордог энэ үсгээ. Но хой гэж унших нь шүү дээ, тийм ээ. За багшийн нохой бол ер нь ингээ гараад ирлээ шүү. Хэлийн улаанаар ингээ буталгаж. За хамгийн гоё юм нь одоо эннийхээ ард талаар ногоон тал хийж өгч болно, тийм ээ. Ингээд ногоон талаар. Тэгээ чи нохой чи юу боддог вүлээ? Юунд дуртай вүлээ? Мах яс. Мах. Үйтэй мах яс. Ясыг зурчвал шүү дээ. Өнөөдөр нэг ясалж идэндээ гэж явж шүү дээ, тийм ээ. За энийг ингээ битүү. Ингээ бодчихлаар нохой шинааш ингээ тодроод ингээ харагдаж. За Эрхэт эрдэм сургуулийн инг цэцэг багштай 1-ийн Б ангийн хүүхдүүдийн эрдэмийн баяраар үсэг болсон сайхан шүлгийг уншуулна да. Дүүрэн бэлгээ. Үсгийг уншаад тахаа. Үсгийг энэ дүүж хараад ич гэдгэн игүүл бичтэл биш болов үсэг би байна. Үсгийг ингээ эргүүлээ харуулсан чи яах вэ? Үсэг болцсон биш үү, тийм ээ. За баярлалаа. Мундаг уншаад олон сайхан ном уншаад эрдэмтэй мундаг мэргэжтэй хүн болоорой заяа. Энгүн үсэг унш та. Чих байна тулаа юу гэдэл бисээ. Унсан сүүл байна. Унаг юу гэдэл бисээ. Уусагсан дэгийтэй уусаг би байна. Уулзж байгаа хоёр хүнийг зурхад болтоо тохирохоор үсэг бас байна. За нөгөө одоо зурж байгаа энэ үсэг маань анар шүлгээ хэлтэй дахиад. Дүүзэн дайсан савсаг дүртэй үсэг дүүй сандасаг хэвэртэй үсэг энэ үсэг би байна. Гая. Та нарыг харахаар бүр махархаад их юм. Саяхан цэцэрлэгтээ тоглож ирсэн хүүхдүүд ингээ эрдэмтэй болцсон. Уншаа суртсан ингээс тоогоо бодцсон сууж идэг. Тэнүү Цэвхэн сайхан бичиж суулаа, цээжлүүлээ, уншин шалгуулаа, цэцэж ижээрээ ялахтай болоо, тэмцэн гоёо уцлаж авлаа, үсэг би байна. Мундага. Сайн суржээ. Тэнүүнд баярлалаа. Төр бодрох. Ясан нөмрөхтэй яс мэлхий яагаад тийм удаа явдаггүй? Ямтай болохоор тэр шүү. Яасаг би байна. Ямаа гэхэд бас орно тийм ээ. Янгэр гэхэд бас орж байгаа юм шүү дээ. Төр бодрох та улам их амжилт хүсье. Гайдхүү. Пиноко хүүхдээ үзнүү хүүхдүүдээ пууцсан шууд үзнүү найзуудаа пицца панда пингвин ингэж ордог үсэг би байна. Би үзсэн шүү дээ тэр киног.
Google-д ингэ нууд юм биш. Сайхан П үсгийг одоо сайхан үйсэн пуужин гэхэд ордог юм тийм ээ. Панда гэхэд ордог. Ордог. Гардхүүтэй баярлаа. Гардхүү том болоод биш үү? Ямар мэрэгжил туулах вэ? Би сансан нисч болно. Ой. Сонсрын нисгэгч гахаа гардхүү хаа сайн яваа тэрвүү гэж бид нэр уулзаа тий. Гоё. Төр бодох ямар мэрэгжил туулах? Ямар мэрэгжил туулах том бол? Алкаман. Ви гал. Ирээл ус цацаал шууд унтраагаал тий. Шуурхай. Төр бодрох мундаг. Тэнүү ямар мэрэгжил туулах? Би Эмч. Оо. Тэнүү эмчээ. Гал. Хүмүүс баймаа сайн эмч юу гал. Тий. Тэхийн тулд эрдэм их сайн сураад. Хичээд шүү. Уухгүй. Анар ямар мэрэгжил туулах? дарга. Анар дарга гэл хүмүүс яриад. Анар мөн сайн дарах шүү. Энгүү ямар мэрэгжил туулах? Би нөө гоём жаваад нэг юу вэ? Жаваад мөнгөтэй болчих. За. Тэхийн тулд үү штэ. Сурлагатаа сайн байна. Минутанд их олон үг шүү дээ. Цөхөрч болохгүй, тийм ээ? Шантрахгүй. Сайн сураарай. Дүүрэн бидэг ямар мэрэгжил туулах? Зураач болно. Өгчтэйгээ адилхан зураач болно. Гоё шүү дээ. Өө гоё болсон. За ингэ үзүүлнэ. Та нараас биш дээ. Дуудуулах хүүхдээ нү? Шүлэг унших хүүхдээ нү гараа өргөдөө. Тэгвэл хэдүүлээ шүү дээ. За тэнүү нэг шүлэг уншчих. Тэгээ хэдүүлээ багш нартай мэдлэгээ дэвшүүлнэ. Ханда хагцаа хамаг биеийн багцаа сайн бицээ хуусан. Аун тавын нэмсээ хасаа. Нэйн бие дуусглаа. Натта бүгднээ завуулаа. Эднэм сууж дуусгасан ихтэй чамд баялаа. За. Харандаа гэдэг одоо энэ сайхан хидэд харандаагийнхаа тухай сайхан шүлэг уншлаа шүү дээ. Харандаа гэж хэлээд ихтэй. Хандаа. Тэнүү хийнэ гэдэгтэй. Хандаа. Хээгэр хэлсэн шүү. За ингээд хэдүүлээ штэ. Багангийн багш нар бүх одоо Монголынхаа за байж байгаа. Монголынхаа багангийн багш нартай зориулаад штэ. Инг цэцэг түрүүний ангийнх нь биш та Солонгоо багш багангийн багш нартай зориулаад нэг батг дуу мэдчигээ дэвшүүлнэ. Энэ нь Гавьяат багш Соронзон болдын Батуулдын багангийн багштан баярлаа гэдэг дууг яг уу бүгдээрээ ингээ хоороор дуулчих уу. Ганцхан батгийг та нар мэдэх үү? Үүцэг барьсан багангийн багштан баярлаа. Бачхан би чүпчээсүүлээ. За энэ сайхан хайрыг чинь энэ сайхан талархлыг чинь багангийн багш нар баяртайгаар хүлээж авсан. Адгаа тасчихё. Багш нартаа баярлалаа. За. Эрдмийн их далайд хөл тавьж байгаа. Тэ эрхэн сайхан хүүхдүүдийн нэг ангийнхны ийм сайхан жигд гоё зурсан сурах сайхан агш одоо эхлэх гэж байна. Ингээд авьяаслаг зураач тэнүүн дүүрэн бэлгийнхэн зургийг үзье. Үсэг дүүрэн бэлгийн зураг дээшээ барьсан. Тэр. Яа харахгүй энэ үсэг харагдаж байгаа биз? Тэгэнгүүтээ үсэг өөрөө зураг юм аа гэд бондоос өөрх амартай хөөх инээж байгаа хайртайг өлгөө ийм хөөхөн зурсан сайхан зураг зурсан дүүрэн бэлэгтэй баяр хүргэе. За дараагийн авьяаслаг зураач энгүүнийхэн бүтээлэг үзнэ. Тэр ер нь жигдхэнтэй их чамбай хөөхөн цэвэрхэн зурдаг. Одоо энэндээ зориулаад шүлэг зохиож болно тийм ээ. Цаашаа энэ зургийнхаа хичээл дээр энэ өшөө их гоё сэдвтэй болгоод гоё зураарай. Хүүхэд болгон нохойн тайртай тийм ээ. Сайхан амтан тайртай сайхан хүүхдүүд энгүүн сайхан зураг зурлаа.
Чамбай сайхан зураг зурсан ингүүндээ улмыг хамжилт үзье. Дараагийн авьяаслаг зураач Анар. Манай энэ үсэг өөрөө яаж зураг зурж вэ гэсэн чинь нэг ангиас ийм сайхан авьяаслаг төр нүднийг сэргэлэн энэ бас их эрдэмтэй сэргэлэн нүдтэй гөлөг ингэж харагдаж штэ. Нүд нь алаглаад нүднийх нь голдон тэр цагаан байгаа нь нүдийн томруулаад орон зайтай уулгаар харуулсан. Хэлбэр нь маш гоё. Сайхан зураг зурсан Анартаа улам их хамжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Тэнүүнийхэн бүтээлэг үзнэ. Тэнүүн жаахан дээш өргөдөө. Игц. Тэр ийм сайхан зургийг маш гоё. Уран дүрслэлттэй. Ингээ сайхан нааш алхаад ирж байгаа. Өнөөдөр нэг ясал жидэндээ гэж явж штэ хүн тийм. Ийм сайхан зураг зурсан, их сайхан Чамбай зурсан хүүдээ, Тэнүүн хүүдээ улам их хамжилт үзье. Дараагийн авьяаслаг зураач Төр Бадрахын зургийг үзье. Яасаг Төр Бадрах. Төр. Хүүхэд бүрэг онцлогтой. Энэ нэлээд тийм жижиг нүдтэй. Ингээд хөөрхөн инээдсэн тийм ээ. Ингээд нааш ирж ба. Дараа нь бүгдийнхэн зургийг үзүүлнэ. Бүгд ингээд жигд сайхан өөр өөрийнхөө төсөөлөд ингэж гоё зурсан. Яа харахгүй энэ үсэг маань нохой болчдоо. Тийм ээ. Төр Бадрахтан улам их хамжилт үзье. Дараагийн авьяаслаг хүү Гардийнхэн зургийг үзнэ. Пуучин сансрын нисгэгч Гард хүүгийнхэн зургийг үзсэн чинь ийм гоё болж байгаа тийм ээ. За бүгдээр гар хөвдөө амжилт хүсье. Бүгдээр нь ингээд зураг харуулчих та. Зураг харуулчих. Дээш өргөд. Эрдмийн их хөл дараад ингээ хөл тавьж байгаа. Ийм эрдэмтэй сайхан хүүхдүүд уншаа сурцсан тийм ээ. Үсгэлийн хаан баярыг хийцсэн. Тий. Инг цэцэг багштай баярлалаа. Ийм сайхан нэг ангиас ийм сайхан зураач хүүхдүүд төрлөө шүү. Та бүхэндээ улам их сурлагын өндөр амжилт хүсье өрөөё. Амжилттай суралцаарай. За ингээд багшны ядгүүлээ. Бэлгэн гартуулнаа. За баярлалаа хүүхдүүд. За. Охтуудтай энийг өгөн тийм ээ. Хөвгүүдтэй энийг өгөн. За эндээс нэхлээд. За энэ пазл гэдэг ийм эвлүүлдэг динозавртай тоглоомыг бэлэг болгон барьж байна. За багш нар гартаа таарлцснаа өгч чи тийм ээ. Бас олон янзын байгаа шүү. Яа. Энэ дүрсийг эвлүүлээ зураарай гэж та надад урагч чинь заа юу. За ингэ. За дээр нь мөн чихэргүй байж болохгүй. Гэхдээ шүдэн торгоо солонго цэцгэн үрж хэрэг бас гардуулж байна. Амжилт хүсье. Амжилт хүсье. Амжилт шүү. За ингээд өнөөдрийн хичээл өвөөр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.